Эйнштейний хүн төрөлхтнөөс нуухыг оролцсон үнэн гэж юу вэ? 1917 онд Эйнштейн өөрийн ерөнхий харьцангуй онолоо бүх дэлхийн ертөнцид таниулсан юм. Гэвч түүний томьёо тэгштгэлүүд учир битүүлэг нэг зүйлийг баталж байсан. Орчлын ертөнц амьсгалж бас мөхөж байв. Энэ бол хар дарсан зүйл юм. Хүмүүсийн айдсыг намжаахын тулд Эйнштейн нэг тэмдэг нэмсэн. Ламбда. Өөрөөр хэлбэл космологийн тогтмол юм. Энэ нь орчлын ертөнцийн таталцлыг тэнцвэржүүлж, статик орчлон боломжтой мэт харагдуулах нэг төрлийн нөхөс байв. Орчлын ертөнц сүнэж байгааг нуух нэг арга гэх юм уу та. Тэр амьсгаа авч хязгааргүй гэж бодсон сансар окторгууг аварсан гэж бодлоо. Гэвч шөнийн тэнгэрүүд хэдэн зууны турш аль хэдийн өөр түүхийг гэрчилж байсан. 19-р зуунд Германы эмч Хайнрих Олсберг нэг асуулт тавьсан. Яагаад шөнийн тэнгэр үргэлж түнэр ханахгүй байдаг юм бэ? Хэрвээ орчлын ертөнц хязгааргүй юм бол мөн оддын гэрлэр дүүрэн бол та хаашаа ч харсан хараач нь эцтэй оддын гэрэл хүрэх ёстой. Хэрвээ орчлын ертөнц сансар окторгуу хязгааргүй настай хязгааргүй олон одтой байсан бол таны харж буй бүх шугам одод дээр төгсөх ёстой. Тэгвэл тэнгэр гэрэлтэй байх ёстой байсан. Харанхуй биш юм. Түнэр харанхуй өөрөө нотлохоо юм. Энэ нэг л үннийг батлан харуулдаг. Орчлын ертөнц эсвэл хязгаартай эсвэл эхлэлтэй байх ёстой. Үүний ард оюун ухаанд эрхших хүч байх ёстой болж таарж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрэл гэгээ түнэр харанхуй ертөнцийг гэрлээр дүүргэх хангалттай хугацаа зарцуулаагүй гэж хэлж болно. Гэвч физикчид үүнийг 1920-ад он хүртэл үл тоомсорлсон байв. Эхлээд Оросын физикч Фридман тооцоолж орчлын ертөнц хөдөлгөөнтэй байх ёстойг харуулсан. Гэвч Эйнштейн түүний буруу гэж хэлсэн. 1927 онд Бельгийн санварт нь Жорж Леметр өөрийн тооцоог Эйнштейнд үзүүлв. Тэр орчлонг тэлж байгааг нотолсон. Эйнштейн түүнийг хүүтнээр харж ингэж хэлжээ. Чиний математик тооцоолол үнэхээр төгс юм. Гэхдээ чиний физик ур чадвар чинь аимшигтай муу юм гэж хэлсэн юм. Учир нь зарим хүмүүст орчлын ертөнц сансар окторгуу эхлэлтэй байсан гэж үзвэл энэ нь бурхан ба түүний бүтээлийн онолыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг явдал болох юм. Гэвч энэ үннийг хинч няцааж чадахгүй байсан. Маргааныг Эдвин Хаббл шийдсэн. Тэр бол Ахмад Боксчин хуульч, бие дааж сурсан одоо орон судлаач байсан. 1923 онд Хаббл Андромеда руу дурангаа чиглүүлв. Тэр Сефед ховсох оддыг олжээ. Энэ нь мэдгдсэн гэрэлттэй сансрын гэрэлэн чийдэн шиг зүйл. Анхны гэрэлтэлтийг мэддэг учраас хэр бүдэг харагдаж байгааг хэмжээд зайг нь тодорхойлж болно. Ингээд Андромеда манай сүүн замаас хамаагүй хол байгааг харуулсан. Манай галактик бүх орчлон ертөнц биш. Харин оддын асар том далайн зөвхөн нэг арал байжээ гэж тэр үзжээ. Нэг шөнийн дотор орчлон ертөнц асар том болж хувирсан. Дараа нь Хаббл улаан шилжилтийг ажиглав. Галактикууд биднээс холдож байв. Хол байх тусам илүү хурдан холдож байлаа. Тиймээс орчлон ертөнц бол статик буюу тогтмол биш, харин тэлж хөгжиж байсан юм. Яг л хийлж бүү бөмбөлөг шиг гэсэн үг. Орчлон ертөнц амьтаа бөгөөд үүний ард оюун ухаанд эрхшигч хүч байгааг олж тогтоосон. Энэхүү нотлохооны өмнө Эйнштейн космологийн тогтмолыг нэмсэн нь амьдралынх нь хамгийн том алдаа байсан гэж хүлээн зөвшөөрсөн гэдэг. Ингээд статик орчлон ертөнцийн санаа няцаагдсан юм. Орчлон ертөнц эхлэлтэй бас төгсгөлтэй болох нь нотлогдсон. Үүний ард энэ бүхнийг эрхших оюун ухаанд хүч бий гэдэг нотолж байгаа юм. Гэвч шинэ асуулт гарч ирэв. Хэрвээ орчлон ертөнц одоо тэлж байгаа бол анх яаж эхэлсэн бэ? Хоёр тал ширүү маргалтж Жорж Гамо тэргүүтээ их тесрэлтийн тал орчлон нэгт галан бөмбөлгөөс эхэлсэн гэж үзв. Тэдний таамаг ёсоор тэр тесрэлтийн үлдэгдэл дулаан өнөөдөр хаа сайгүй байх ёстой. Харин Фред Хойл тэргүүтээ тогтвортой төлөвийн тал эхлэл гэдэг санааг үзэн яддаг байв. Тэр шин бодис үргэлж бий болж орчлонг мөнх байлгадаг гэж итгэж байсан юм. BBC-гийн нэвтрүүлэг дээр тэр энэ санааг шоолж их тесрэлт гэж нэрлсэн. Big Bang буюу агуу тесрэлтийн онол. Хэрвээ агуу тесрэлт болсон бол үүнийг өдөөгч хүчин зүйл байх ёстой. Хачирхалтаа нь энэ нэр нь албан ёсны нэр болж шинжлэх ухааны хуудсанд үрд мөнхөд үлдсэн юм. Маргаан 30 жил үргэлжилсэн. 1964 онд хоёр инженер гарч ирэв. Арно Пензиас ба Роберт Вилсон. Тэд Bell Labs-т мэдрэмтгий антенн туршиж байлаа. Тэд чихвчээрээ тасралтгүй шууган сонсож байсан. Тэр нь бүх чиглэлээс ирж байв. Тэд бүгдийг шалгасан. Тэрж байтугай дотор нь орж тагтааны ялгцыг хүртэл цэвэрсэн.
Гэвч шууган алга болсонгүй. Температур нь яг л 3 Кельвин байв. Бараг бууж өгөх гэж байтал Принстоны их сургуулиас дуудлага ирсэн. Физикч Роберт Дикки сонсоод уцаа тавиад ингэж хэлжээ. Биднийг төрүүлчихлээ. Тэр бол зүгээр нэг шууган биш байв. Тэр бол космик бичил долгионы фон юм. Их тесрэлтийн үлдэгдлээс үүдсэн дулааны ялгарл юм. Орчлон ертөнцийн анхны хашгиралт юм. 13.8 тэрбум жилийн дараа ч цуурайцсаар байна. Хойлын буруу гэдгийг нотолсон. Орчлын ертөнц эхлэлтэй байсан. Түүх энд дуусах ёстой байсан. Логикнингийн их тесрэлт тэлэлтийг эхлүүлсэн. Таталцал буцааж татна. Тиймээс тэлэлт удаашрах ёстой. Гэвч 1998 онд хоёр баг энэ удаашралтыг хэмжээр орлоо. Үр дүн нь бүгдийг цочруулсан. Тэлэлт удаашраагүй харин хурцсаж байв. Яг л ямарваа нэгэн хүч эсвэл бурхан гэж байдаг бол галактикуудыг улам хурдан холдуулж байгаа мэт. Физикчид энэ үзэгдлийг ажиглаад цочирсан. Таталцал татдаг тэгвэл юу түлхэж байна вэ? Үүнийг тайлбарлахын тулд Эйнштейны хогийн савнд хайсан тэгшгэлүүдийг дахин нөхөн сэргээсэн. Одоо түүнийг хар энерги гэж нэрлэсэн юм. Энэ нь хоосой орон зайг дүүргэсэн үл мэдэгдэх хүч. Сүрэг даралт үүсэх нь орон зай тэлэх тусам илүү хүчтэй болдог. Эрдэмтэд орчлонгийн найрлагыг тооцоолсон. Бидний харж чадах зүйл бол ердөө 5%. 27% нь үл үзэгдэх хар матери юм. 68% нь хар энерги орчлон задлж тарааж буй хүч. Хэрэв хар энерги давмгаалсаар байвал ирээдүйн их хөлдөлт болох юм. Галактикууд холцоор гэрэлж хүрч чадахгүй болно. Оддууд унтарч хар нүх ууршин, атомууд задарна. Орчлын ертөнц хоосон мэт болно. Энэ нь найдваргүй мэт сонсогдож байгаа. Шинжлэх ухаан биднийг төвд байна гэж бүхнийг шийдэж чадна гэсэн итгэл найдварыг нураасан юм. Мөн бидэнд хүйтэн төгсөл өршөөлгүй ирээдүг зөгнсөн юм. Ингэвч энэ нь бидний хайгуулыг бүрч утга учиртай болгодог. Бид бол богино настай, нүүрс төрөгчдөр суурилсан өчүүхэн амьтад юм. Ингэвч математик ба сониуч зангаар бид орчлонгийн түүхийг тэрбум жилээр тайлж чадсан. Орчлын ертөнц бидэнд хамаагүй байж магадгүй. Тэр зүгээр л энтропийн хуулийг дагна. Харин бид орчлын ертөнц доторх гялсхийх очмит оршин буй хүмүүсийн эцсийн төрөл зүйл нэр төрөл юм. Бага хугацаанд хамгийн их чадах чинээгээр тод гэрэлтэж амьдрах явцтай үн цэнтэй амьдрах явдал юм. Тэгээд бид энэ харанхууд ухаалаг бас мөнх дуурсгахаар амьдралаа үлдээх болно.